байцгаана уу эрхэм сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийн маань подкаст за үргэлжлүүлээд бас дахин шамбармаараа үргэлжлэх гэж байна. За өнөөдрийн хувьд харин жирэмслэлтийн үе одоо жирэмсэн үеийн шамбармын талаар ярилцсанаа. Тэгэхээр өнөөдрийн маань зочин хөтлөгчөөр хамтарч ярилцахаар надтай хүний их эмч, эмэгтэйчүүдийн их эмч за наран гэрэл маань хүрэлцээрсэн байгаа. Таны өдрийн мэндийг хүргэе. За яригда та бүхэн ч гэсэн энэ ороо мэндийг хүргэе. За ер нь яагаад жирэмсэн үед одоо шамбрамтай болох магадлал их өндөрсчдөм бэ? Ер нь жоох өвтгөө хатах гэдэг те. За ер нь бол ингэдэг гэсэн үг. Жирэмслэлт өөрөө одоо арцгийн хүндийн ачааллыг нэмэгдүүлэх, умаа томрох гэдэг бол арцгийн хүндийн ачааллыг даралтыг нэмэгдүүлдэг гэсэн үг. За энэ өөрөө доод хэсгийн буюу бага арцгийн хэсэг болон хөлийн венийн судасны эргэлтэнд зогсон байдал үүсгдэг нэгдүгээр шалтгаан. За хоёрдугаар шалтгаан нь өөрөө дааврын нөлөөтэй буюу жирэмслэлтийн үед прогестерон даавар гэдэг даавар ихсдэг. Энэ даавар нь өөрөө жирэмслэлтийг одоо сулруулах, одоо жирэмслэлтийн тээлтийг хангах гол даавар болж явдаг. Энэ нь өөрөө гялгар булчингуудыг сулруулах үйлдэлтэй буюу умааг сулруулах үйлдэлтэй. За энэ умааг сулруулж байгаа энэ үйлдэл нь өөрөө венийн судсан дээр буюу дахиад венийн судсыг өргөсгөх үйлдэл үзүүлдэг гэсэн. Яг гэвэл умаа хан. За венийн судасны хан, гэдэсний хан 3, гялгар булчин гэдэг нэг бүтцтэй. За. Тийм учраас яах нь вэ? Венийн судасны хан сулрна, умаа хан сулрна, гэдэсний хан сулрна. За ингэхээр яах вэ? Өвтгөө хатна. Доод мөчтийн венийн судас өргөснө. За энэ хоёр хоёулаа хамт ингээд явхаараа бага арцгийн өргөслийн судасны өргөслүүд үүсгэхээр шамран буюу одоо манайх нар бол одоо цагаан мах хэрэгэх гэдэг энэ асуудал үүсээд идэг. Ялангуяа энэ бол жирэмсний эхний сарууд үүсэх нь ховор. Яг гэвэл умаа томроод сүүлийн 3 сар үүсэх нь илүү байдаг гэсэн. Яг гэвэл дээр нь дааврын нөлөөллөөс гадна умаа томронгууд бага арцгийг дарах даралт ихсэж байна гэсэн. За түрүүнд нь та нар тэр шамран мөвшнөр венийн судас яагаад өргөсдөг гэдгийг ойлгосон юм билээ. Тийм болохоор венийн судасны энэ чинь өргөсгөөрөө клапан хаагдаж чадахгүй гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл венийн судсан дотор чинь дахиад венийн судас гэдэг бол доороосоо дээшээ одоо голоор бол эсрэг урсж байгаа гэсэн. Яг үнэ. За эсрэг урсгалаар одоо бид нар одоо ямарваа нэгэн цэцэг ноог услахад эсрэг урсгал явуулах юм бол заавал дээш нь олгоод таалт тавих хэрэгтэй. За гэтэл венийн судас яг тийм. Дээшээ вений цусаа хөөлөө хаалт клапа хаагдлаа. Дээшээ цусаа хөөлөө клапа хаагдлаа гэсэн үг шүү дээ. За ингэж цусаа хөөсрөөгөө зүрхэнд авчдаг. За гэтэл нөгөө сая венийн судасны нэгдүгürt өргөсөл болсон байна тийм үү? Тэгэхээр нөгөө клапанд чинь бүрэн хоорондоо хаагдахгүй зайтай болно да. Өргөсгөр. Зай болохоор яах вэ? Ус буцаад орно гэдэг чинь цус буцаад доошоо унана. Инхээр доороо цус одоо хөл рүүгээ бэлэг эрэхтэн дүүгээ бага арц руугаа тунана. Тэгнь. За ингээд тунахаар дахиад судас өргөсгөнө. За ингээд энэ нь одоо ялангуяа энэ шамрам гэдэг буюу цагаан мах хэрэгэх гэдэг дээр яагаад тэгж юм нэхэр энэ бол доод мөчтийн том одоо дээд талдаа бол хамрын хүндэд байдаг. Доод талдаа бол шулуун гэцний хандар байдаг. Том артер венийн судасны данстма зуюу юм нийс хэсэг байдаг. Тийм учраас шулуун гэцнээс цусаалталт, хамраас цусаалталт хоёр бол хамгийн аюултай цусаалталт гэдэг чинь. Шууд артерийн цусыг юулдаг гэсэн үг шүү дээ. Яг артер венийн хоёрын хамгийн захтай очоо нийлж байгаа хэсэг. Хоорондоо данстма зуюу нийлж байгаа хэсэг гэсэн үг шүү дээ. Одоо нөгөө бүх эрхтнээ цусаар хангаад буцаад венийн судас руу орж байгаа нийлж байгаа хэсгийн доод төгсгөл хошногны амсар дээр дээдэлтэй хамар байдаг. Энэ хоёр амсралтын аюул нь энэндээ байдаг гэсэн үг шүү дээ. За тэгэхээр тэнд очиод нөгөө цус чинь дахиад яг нийлж байгаа хэсэг дээр тунна шүү дээ. Тэгээ өргөсгөхөөр яг нь цус өргөсгөхөөрөө агшиж чадахгүй болохоор хан ингэрнэ да ямар нэгэн зүгээр л төсөөлөхөд эн чинь эрзэнтэй ч юм уу зүгээр нэг ямар ч юм уудтай л адилхан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хан руугаа ингэ нэвчтэс үүснэ. Дотор нь байдаг судасны дотор байдаг ямарваа нэгэн нэвцэн шингэнүүд нь гадагшаа идрүүгээ нэвчтэс үүсгээрээ яах нь цагаан мах хуугууд хавддаг гэсэн үг шүү дээ. Тэр чинь зүгээр салст. Салстын эсрэг шүү дээ. Одоо шулуун гэсний дотортлын салст. Шулуун гэсний дотортлын салст хөөчхөрөө хошногныхоо нөгөө барьж явах ёстой спинктер буюу ийм барьдаг амсар байдгийнхаа гадна талд гараад унжаа гараад ирнэ л гэсэн. Энийг л цагаан мах гэж байгаа. За эн чин жирэмсэн дээр нэгдүгээр венийн судасны нөлөө болно. Тийм байна. За хоёрдугаарх нөлөөр нь даралт. Нөгөө том умаа чинь үгүй эн чин бүхэл бүтэн умаа өөрөө гэхэд 10 дахин нэмэгддэг. Эн чин биеийн жин өөрөө хэвийн жиндээ 10 хил нэмэгддэг. Дээр нь нэмэгдээд манай эмэгтэйчүүд таргалчихна. Яг үнэ. За дээр нь хавгнчихна. За ингэчээр дахиад даралт нэмэгдэнэ. За ингэхээр нөгөө венийн судасны зогсонгочл дээр нэмээд хэвлийн хүндийн даралт хоёр нөлөөлөөд одоо нөгөө цагаан махыг чи хэзээ дотор нь оруулахгүй гадагш нь түлхэж гаргаад байна.
гэсэн үг шүү дээ. За ингээд энэ гадагшаа гараад гаднаа удвал хавчигдахаараа бүр хавдаад өвдөнө. Энийг хавчигдсан одоо цагаан мах уу юу? За хавчигдаагүй үед энэ өвдөхгүй гарч ирээд босч ороод Тэгэхээр одоо яг жирэмсэн байх үедээ одоо нөгөө ямар нэгэн өвчнөөс ч урьдсан зэрэг хэрэгтэй гэдэг байгаа штэ тий. За мэдээж гидснийхаа гөрүүлзэх хөдөлгөөнийг сайжруулах буюу одоо нөгөө эслэг гихтэй бүтээгдэхүүн ч гэдэг юм уу идээд за baйл болох өтгөнөө хатаахгүй байхыг хичээх хэрэгтэй юм байна. А яг нөгөө нэг төр бүр суц дарагдаад одоо энэ бүр нөгөө вений судсан дээр асуудал үүсээд ш дотор тал. Тэгэхээр энэ дээрээс урьдсан зэрэглэхийн тулд одоо үннээс урьдсан зэрэглэхийн тулд яах вэ? Ер нь бол жирэмсний явцад энэний хамгийн гол юм биеийн жин барих. За. Манайхан бол биеийн жин норм хэмжээндээ буюу 8-аас 12 хилээ нэмэгдэхэд энэ цаанаасаа физиологиороо зохицуулагдаад хязгаарч гарахгүй. За. Гарахгүй. Энэ чинь физиологийн зохицуулга гэж тарих гэж том юм зохицуулж байгаа шүү дээ. Энийг зохицуулна. Тийм учраас физиологийн буюу хэвийн өөрчлөлт, хэвийн бус өөрчлөлт гэж хоёр юм жирэмсэнд үүсдэг. Энийний хамгийн одоо манайхны одоо үед хамгийн анхааруулжтай юм нь жин. Тийм байна тий. Биеийн жинг ерөөсө боддггүй. Манайхан жирэмсэн болонгуудаа л идэх хэрэгтэй гэж боддог. За нэг. За хоёр дахь нь би жирэмсэн хүн хэвдэх хэрэгтэй гэж. Тий? Ажил хийхгүй хэрэгтэй. За гэтэл жирэмсэн байх тусмаа хоолны дэглэм сахих хэрэгтэй. Жирэмсэн байх тусмаа. Та жирэмснээсээ илүү би одоо хүүхнүүдэд жирэмсэн хяналтандаа хүүхнүүдэд хэлдэг шүү дээ. Та ээж болж байгаа. Тийм учраас та жирэмсэн биш үеэсээ хариуцлагч нэгдүгээр хоёр дахин нэмэгдэнэ. Нэгдүгээр хоёрдугаарт та дуртай юмнасаа татгалзаад та дургүй юм хэрэглэнэ. Тийм учраас та тэгвэл та зөв тээвж, зөв жирэмслэлтийг явж, зөв төрж ямар ч аль нь ч хүндрэлгүй төрөх боломжтой. За тэгвэл энэ асуудал гарахгүй. За угаасаа бас байдаг ингээд би жирэмсэн байхдаа цагаан мах хэрэгэдсэн. За. Тэгээ ингээд болцсон шүү дээ. Одоо эргээд ах юм. Гэлдэг юм бас хүүхэн. Төрсний дараа. Дараа бүр хизээ хэдэн жилийн дараа. За. За гэтэл өөрөөс нь асуудаг байхгүй. За одоо чи хэдэн хэлтэй. Тийм үү? Энэ нөгөө биеийн жингийн нэмэгдэл өөрөө нөлөөлж байгаа гэдгийг харуулж байна. Тийм байна. За жирэмсэн байхдаа хэдэн хэлтэйсэн. Гэхдээ одоо 56 хэлтэй би жирэмслээд 56 хэлтэйсэн. Яг нь хэл яг адилхан байгаа. Тийм байна. Тэгэхээр ачаал адилхан гэсэн үг шүү. Тэгэхээр адилхан цагаан мах хэрэгэд ирчихнэ гэсэн үг шүү. Тэгвэл бид нарыг чинь бас одоо нөгөө аав ээж нар маань одоо жирэмсэн байх тусмаа шалаа сайн угаа мөлхөж угаа хөдөлгөөнтэй бай гэдэг нь бас учир жанцантай л юм байна тий. Жанцантайгаар барах уу манай монголчуудын дээр үеэсээ хэлж ярьж исэн зөвлөж исэн зөвлөмжүүд одоо яг ингээд шинжлэх ухаанаар нотлогдсон байхгүй. Би ч одоо би гэхт нэрээ сая таныг яриад байж хат бодсон чинь би 53 хэлтэйсэн. За тэгээд төрөхдөө охиноо гарахтаа 73 ил болоод хүүгээ гарахтаа 81 ил болсон байхгүй. За тэрнээс хойш одоо жин буух гэж бол бас их үзэж ин да. Гэхдээ цагаан мах эргэж байгаагүй л дээ. Гэхдээ ерөн зөвөр би бодоод хахад жирэмсэн байхдаа нөгөө цагаан гурлан бүтээгдэхүүн одоо нөгөө хөхөндөө сүү оруулна гээл те бид нар ч амар хэлдэг шүү. Тэр их бас буруу юм шиг байна. Буруугаар барах уу? Хөхний сүүл гэхэд хизээч идэж ордог. Зүйл биш үү? Зүйл хизээч биш. Яа тэгвэл одоо хөхний сүү орох бол пролактин гэдэг даавартай хамаатай. За. Тархины өнчин тархинаас ялгардаг. Пролактин даавар хизээ ялгардгүй гэхээр та унтахаар. Тийм байж штэ. Бусад идэхээр ялгардаг даавар биш штэ. Хоол боловсруулах даавар. Нэрээ ингэсэн юм нэмжээ. Юу охиноо анх төрүүлээд 3 хоног хөхөнцөө орохгүй. Тэгээ минимум охин чинь нөө эмнэлэг дотор ингээд ээж нарын мөөм хөхөөл явж байсан. Тэгээд би өөрөө тэрэндээ шаналаад нөө хөхөнцөө орохгүй. Хүүхдээ тэгсэн чинь тийм эмнэлгээс гарсны дараа манай ихч намайг ингээд захинжаагаад чи зүгээр л сайхан унтаатах. Би хүүхдээ чи авчээ гэдгсэн баггүй. Тэгэл би нэг аяг шүл уугаал тэгээд өстөө нөгөө ядарсан өөрөө ч бас ядарсан байсан баг. Нам унтаас ирсэн хүүх өстөө ингээд сэрийгэл босоод ирсэн. Тэгээ хүүхэнцүү орсон баггүй. Нэрээ тийм биш үү? Тэрийг нь эсрэгээрээ өдр идэх гэдэг. Харин тийм буруу л ойлгоод байсан юм. Буруугаар барах уу. Жирэмсэн болохлоороо би хүүхдэд тижэж ийн гэдэг баг. Би тэгдэггүй. Наад хүүхдий чинь чиний тарих хөндөөч эхс сумаа маш олон юм тэжээч чаа. Үгүй. Би нөхрөөдийн хүртэл энэ ихнэр янз бүрийн юм авах гээд бол бити авч өгөөрэй гэдэг. Бити авч өгөөрэй. Кино дураагаад харанхуй шин тим аваадар гээл нэ бити өгөөрэй гэдэг. За бүр хоолны дэглэмтэй байна. Бүр жирэмсэн болох тусмаа та 18 цагаас хойш мэдэхгүй энэ төр гээл би ингээд хоолны менюг нь баг ингээ гаргаж өгдөг. За ер нь бол жирэмсэн эмэгтэй
биеийн жингэн барих гэдэг үл бүхий л хүндрэлийг гаргахгүй. Тийм байна. Тийм. За дээр нэмээд одоо эн чинь ганцхан цагаан хэрэг биш шүү дээ. Жирэмсийн даралтын энэ үед чинь доод мөчний судасны өргөсөл гэж үүсдэг. За. За одоо варикоз гэдэг манай хүмүүс бүр амтахгүй. Би варикозтэй шүү дээ эмчиг гэл ингэдэг. За энэ өөрөө бүр их одоо хүндрэлийн эн чинь өөрөө 6 зэрэгтэй хүндрэлийн одоо 4 5 6 дугаар зэрэг нь зөвхөн та судсаан бүдүүрүүлсэн зөвхөн та одоо энүүнийг өргөсүүлснээс хамааралтай л кесар хаалганы заалт гараад ирдэг гэсэн үг шүү дээ. Яг нь тэр хүүхэд төрөхдөө тархийн хүүхдийн толгой дараах үе тэр судас хагарах эрсдэлтэй бол тэр бүдүүн судаснаас хагараа тусалдвал хэцүү шүү дээ. Ийм эрсдэлтэй бол ганцхан тэрний төлөө та хаалгаанд орчих боломжтой гэсэн үг шүү дээ. Тийм болохоор эн чинь жирэмсэн үед энгийн үед мэддэхгүй байжгаад жирэмсэн үед энэ өрсөл гараад ирдэг нөгөө хэвлийн даралт нэмэгдэхэр гараад ирж байна. Нэгдүгээр дааврын нөлөөллөөр гараад ирж байна гэсэн үг шүү дээ. За энийг хүмүүс урд нь жирэмсэн болоогүй байхдаа яаж мэдэх ёстой вэ гэхээр ихэвчлэн ийм эмэгтэйчүүдийн өндөгч өвдөд миний хөл гуй руу дагаж чинэрч өвдөд гэдэг. Яг үнэн тэгээд идэг тий. Гэтэл ийм хүмүүсийн бас нэлээдгүй хувь нь энэ варикоз уюу судасны өргөсөлтөй хүмүүс явж байгаа ил гарч ирэх. Гэхдээ ийлч байна. Дөнгөж сая одоо над дээр хүн ирлээ. За. Чэжин судснууд нь одоо өргөсдөг бас хөлийн юунууд нь өргөсдөг. Тэгээ яасан гэсэн чинь таныг эхот тараад хэлдэг гинэ гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нөгөө эхот эмэгтэйчүүдийг харахаар бага харцын хөндийн судасны өргөслүүд харагддаг байхгүй юу. Ялангуяа одоо доплертай эхоогоор харахаар. Тэгээ тийм өргөсөлтэй байна гэд хэлсэн одоо миний туршлагаас харахад нэг хөлийн судас нэг 2-3 жилийн дараа яг бүдүрч байгаа. Тэгээ над дээр хүн ирсэн яг гэсэн гэхээр та намайг 2-3 жилийн өмнө бага харцын судасны бүдүүрэлтэй байна. Ингэж дэглэм сахиа гэд хэлж өгсөө надад. Тэгээ би үнэхээр тоогоогүй гэд ингээ явж байгаа. Одоо хөл өвдөд гинтийн таны хэлжсэн үг санаанд орлоо гэж урагдаж байна. Тэгээд би тэр охиныг өнөөдөр тэгээд өргөсдөг өгөхрөө. Тэгснэ гинтийн нэрэ 3 жилийн өмнө намайг түрхэд манай эмч нэг юм хэлээдсэн гэд юу үлээ нэг орс үг гэдэг варикоз гэжсэн. Яг үнэн гэж байгаа. Тэгэхээр яг нь жирэмсэн болохоор тэр судас гарч ирэл бус үед байхгүй болж байгаа. Тийм байна тий. Харахад бол тэр туранхай хөвгт. За, Венес судасны өргөслийн 20% нь төрөлхийн буюу удамшилт авдаг бас. За. 100% бас өөрөө хэдий сайхан зөв байгаа ч бас 20% нь удамшны гаралтай байж болдог. 80% нь бол хөвшлээс бас байж болно. За, дээр нэмээд жирэмсний энээс гадна хоолноос хамаарна. Тамхи хэрэглэгээс хамаарна. Одоо дээр нэмээд угийн өргөсцөн дээр цусыг өтгөрүүлчихвэл тэр чинь эргэхгүй шүү дээ. Тэгнь. Тэгээ улам тунаад байна. Тэгнь. За, ингийн төр цус өтгөрүүлдэг юу гэдэг кофе байна. Тамхи байна. Хөдөлгөөн хийхгүй суугаад ах байна. Эсвэл босоо зогсоод ах байна. За 2 цагаас илүү зогсох гэдэг чинь дахиад өөрөө энэ Венес судасны уналтын бас нэг юм. Угийн өтгөн ийм эргэлдэж чадахгүй байгаа цусыг зогсоод ахаар бас хэцүү. Гэхдээ над дээр бас үгүй миний хөлийн өвдөлт намтцсан байсан чи юм чи дахиад өвдөд байх юм. Өнөөдөр бүрс тагарлаа энэ доотл гэж ирсэн. За өнөөдөр юу хийсэн чи дэлгүүр хийсэн үү гэсэн би. За. Нээрэд гисэн би өглөө гараад одоо ч хараагүй л явж Аа. байна. Хэдэн цаг тэнсэн босоо явсан байна. Тэ? За энэ тийм учраас нөгөө ялангуяа ийм варикоз бодлох буюу өргөсөл болох эрсдэлтэй эмэгтэйчүүд эрсдлээс урчин сэргийлж явах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тийм байна. За болоогүйнүүд нь болгохгүй байх. Тэгээд одоо тэгээ чинрээ тэгээд ингээ хүмүүсийг хараад ингээл хөлийг харахаар нөгөө 2 дугаар степен чинь бүр ингээ зэгчилсэн судас харагдах гэж байгаа шүү дээ. Тэд нар ингээ харагдчихлаа байхгүй. За чин судасуудыг хараа. Тэгээд тэд нар чи овоогод ингээ нааша гараад ирэхлээр 3. Тэгээд хүмүүс овоогод гараад ирэхлээр миний судас өрсөлдөл гэж хэлдэг. Хөлн дээр үл ялангуяа. Тэрнээс нааш бол юус анзаардаг. За ихэвчлэн энэ өргөсөлтөй улсууд юу гэж орж ирэх вэхээр үгүй миний өндөөч өвдөд гэл хараад ирдэг. Энэ цавир руу өвдөд гуй руу дамжаад гэл. Тэгээд энэ нөгөө нэг ихэвчлэн одоо олон жил тогож ийцэн хүмүүс чинь нөгөө байнга босоогоор байдаг тий. Тэгээд тэр хүмүүсийг нөгөө харахаар бүр хөлнийх нь судснууд бүр ингээм амар өргөсөд өрсө бондоо гараад ирсэн. Тэр ажлын урд нь тэр бондоож гарч ирэх бүр 5 6 штэ их асуултаа. Уул нь бүр 0 1 2-т нь буюу эхлээд ямар ч судасгүй тэр чинэрч байхад нь. За. 2 нь зөвхөн тэр цэгчилсэн судас гарч яхад нь. 3 дугаарт нь болохоор зөвхөн тэр цэгчилсэн судасууд нь баг зэрэг оож яхад нь. Энэ үед л эмчлвэл нөгөө яг нөгөө агшгүй байгаа тоносыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Жин илүүл хасах хэрэгтэй. Хөдөлгдөг бол 2 цаг болоо яаж яаж байгаа бодож байгаа суудаг байх хэрэгтэй. Тэгэхгүй 5 6 руу орчих юм бол эн чинь бүр 6 дээр орохороо эн чинь хөл тэжээлийн дутагдалд ороод эдгэшгүй шарах гэдэг юм үүсдэг их хосолтой өндөрлөл үүсгдэг өвчин шүү дээ. Бүр сүүлдээ бол. За ийм болохоор энэ бүгдийг ингээд
ирээдүйн хүндрэлээс нь хамгаалж наан ингэж юма хийх нь эхний 0 1 2 дээр бол ер нь эми эмчилгээ, тосон түрхлэг, тэгэх хөдөлгөөн засал гэдэг том юмар л энэ зүгээр болно. Зөв. За жирэмсэн эмэгтэй хувьд бол маш хэцүү л дээ. Одоо умаа томроод байгаа юм чи яах юм? Харин тийм. Тэгэхээр ийм хүмүүс бол ерөөсөө л тэр дэглэн буюу нэгдүгээр чинь нэмэхгүй байх хэрэгтэй. Яг стандарт жингээс илүү нэмэхгүй байх хэрэгтэй. Жишээлбэл биеийн жингийн индекс та 25 та жирэмслэе. За. Тэгэхэд та 6 хил нэмэх хэрэгтэй байхгүй юу? За. Та биеийн жингийн индекс чи 25 бол одоо манайхан биеийн жингийн индекс 30 та төрсэн хүн бол ер нь баг 4-6 хил нэмэгдээд байгаа шүү дээ. Жирэмсний хугацаанд. За тийм одоо өөрөөр хэлбэл 30 та төрсэн хүн ч угаасаа өөр үндсэн тархалтай хүн те. Тийм хүн бол 20 хил нэмж төрж байгаа байхгүй юу? За тэгэхээр чи яах юм? Тэгэхээр бүхий л хүндрэл гарна. Бүхий л. Тийм байна. Бүхий л ганц варикоз биш бүхий л. За тэгэхэд биеийн жингийн индекс хэвийн хүний норм стандарт 8-аас 10 хил л нэмэгдэж байгаа шүү. Жирэмсний хугацаанд. Хэрвээ 8-аас 10 хил нэмэж одоо ингээд төрж чадах юм бол бүх хүндрэл үүсэхгүй. Бүхий л шүү. Эм чи одоо бас төрсний дараа бас нэг хүндрэл байна л да. Тэр нь юу гэхээр зэрэг одоо жишээлбэл би дахиад өөр дөр жишээ авъя. Би 3,800 г охин 4,200 г хүү төрүүлсэн. Тэгээд хоёулаа ойдолтой төрсөн доогоороо төрөөд тэгэнгүүт нөгөө ойдолтой ч ингээд нөгөө бийцсахт амар нөгөө айцтай штэ. Бараг өөрөө ингээд хагас нэг гуйн дээрээ сууж байгаа юм чинь. Тэгэнгүүт би шууд яаж одоо хүндэрнэ гэж байнгын айцтай. Тэгээд яг нөгөө бичэн эднэр идэл аль болох нөгөө өтгнөө шингэрүүлэх гээл те үтдэг. Тэгэхээр одоо яг энэ тохиолдолд яах вэ? Төрчлөө, ойдолтой төрчлөө. Ойдолтой төрчлөө та тэгвэл бичэн биш шүү дээ хивэг идэх ч юм уу тийм үү? За ойдолтой төрлөөгөө твтэд байх хэсгүй гэсэн. Гидсний гөрүүлзэг сайжруулах хөдөлгөөн. Одоо би төрсөн ээжүүдтэй би төрсний дараа совил үзэж байна. Төрсөн ээжүүдтэй гидсний дасгал хийхээр болох юм уу гэдэг юм. За. Гүн чин гидсний дасгал хийж та ойдолтой хүн гидсний дасгал одоо хөлнөө нөхрөөрөө даруулж ингэ татхад одоо үтх юм байхгүй ш. Ингээм л гидсний гөрүүлзэх хөдөлгөөн сайжрах тэр өтгөн яа. За хоёр дахь нь болохоор ялангуяа одоо өтгөн шингэлэх одоо тэр хоолныхоо бүтцийг бол энэ дээр бол эрс өөрчлөнө. За ер нь хамгийн анхдагч нь юу гэж та ойдлгүй төрж болно. Тийм. Тийм үстэй. Та ойдлгүй таны хүүхэд 3 хил 100 гарсан бол та ойдлгүй төрнө. Тийм үү? Энэ л байхгүй юу? Харин тийм. Энэ л байгаа юм. 3 хил 100 хүүхэд байсан бол ойдлгүй төрнө. Та ойдлгүй төрсөн бол дараа нь ямар ч асуудалгүй. Нэг тэг өтрийний цэвэрчлэгээ дахиад давхар юмуд байгаа л да. Гэхдээ биеийн жин гэдэг бол ганц Монгол ярьж байгаа юм шиг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандарт жин 3 хил 100 байхгүй. Хүүхдийг 3 хил 100-д барьж төрүүлүүд бүх хүндрэл гарахгүй гэж. Хүүхд ээж ч урагдахгүй. Савн солрохгүй. Дараа нь шавхар үлдлээ барьлаа сав агшсангүй гэхгүй. Би тэгдэг хүүхнүүдэд чи эрзээ нэг тат. Зүгээр дөнгөж татаа тавь. Буцаад яг ямар ч өвчлөөгүй байранд орох уу? Орно шүү дээ. Орох уу? Тэгээд дөнгөж татаа тавиул те. Тэгин чинээр нь толтол татаа тавь. Нэг үрчээсэн юм болно үстэй. Буцаа байранд орохгүй. 4 хил 100 хүүхд 3 хил 100 хүүхд хоёрын хооронд умаан суналт ийм л юм болж байгаа гэсэн. Тийм байна. За. Тэгээ байрандаа одоо стандарт суналтандаа хүрсэн умаа чинь төрөнгөтэй авах гэл гэж. Ихсэ чинь зөв зүгээр хөөж гаргана. Шавхрах чинь хугацаандаа зөв зүгээр дуусна. Та ямар ч шарахгүй байна, ямар ч хүндрэлгүй байна. Ямар ч ард нь өтгөн цагаан махны асуудал гарахгүй. За ойлголоо. Тэгэхээр ер нь аль та хоёрын ярилцах цаг маань өндөрлөх тийшээ хандж байна. Тэгээд сүүлийн 2 минутад хоёлоо дүгнэлт хийхэд за миний хувьд бол би ийм зүйлүүдийг ойлгож авлаа. За жирэмсэн үеийн шамбармаас урьсан сэргийлэхийн тулд хамгийн нэгдүгээрт хоолны дэглэм барих хэрэгтэй юм байна. Жингээ маш сайн барих хэрэгтэй юм байна. Тэгээд бид нар чинь өстой мундаг том хүүхэд гаргасан гэдэгтээ биш тэр хүүхдийг 3 хил 100-д барьж явах ёстой юм байна. Тийм учраас хөдөлгөөнтэй байх хэрэгтэй юм байна. За энэ бүгд маань тэр венес судасны өрсөлд болон за шамбар жирэмсний үеийн шамбармаас урьсан сэргийлж чадах нэ гэдгийг би ойлголоо. Тэгэхээр та энэч маань бас дүгнэлтгээд хойлоо ярилцлагаа дуусгая. За ер нь бол энэ дүгнэлт бол яг зөв. Хамгийн гол нь одоо жирэмсний үеийн угийн даралт ихсэж байгаа дээр биеийн жингийн илүүдлийн нэмэгдэлт үүсгэл юм бол хүндрэл гарна. За шамбрам гарахгүй байж болно. Гэхдээ таних одоо гарахгүй, 2 дахь дээр гарахгүй, 3 дахь дээр гарах ч юм одоо ингэж гарч ирнэ явн явсаар. За эхнийх дээрш одоо гарчиж байгаа улс зөндөө. Ийм учраас ерөөсөө төрөлтөнд бэлдэх өмнө нь нэгдүгээр та биеийн жингийн индексийг норм хэвийн болгож байгаа жирэмсэл. Нэгдүгээр жирэмслэхээс өмнө. Хоёрдугаарт тэр цус өтгөрүүлдэг одоо бүхий л дадал хөвшлээсээ бол өөрөөр хэлбэл та жирэмснэлтэн төрөлтөнд бэлдэж байгаа жирэмсэл гэсэн.
За ингэх юм бол ер нь жирэмсэн үеийн шамрам болон жирэмсэн үеийн судасны өрсөлдөл гэдэгтээ та удамшлын 20% байхгүй бол тохиолдохгүй ч болно. За алгалаа. За ингээд энэ үрээд битэрийн подкаст маань өндөрлөж байна. Тэгэд өнөөдрийн үед жирэмсэн үеийн одоо шамбрамаас хэрхэн өрсөн зэрэглэх талаар за хэрвээ шамбрамтай болцсон бол одоо яах вэ гэдэг зөвлөгөө мэдээллийг ярилцлагыг за эмэгтэйчүүдийн их юмч наран гэрэлтэйгээ хамт хүргэлээ. Баярлалаа танд. Баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За.